ямар ч хамаагүй хүн дээр очиод найз руу залгуулна. Тэгээд тэр найз нь уцаа авахгүй дуучууд нь итгэвчих юм бол тэр хүнд зүгээр л 100,000 төгрөг өгөх байгаа. Тэгээд тэр эсрэгээрээ дуучууд нь итгэвчихгүй нөгөө найз нь уцаа авчих юм бол тэгээд тэр хүн яахчгүй. Тэгээд одоо хэдүүлээ турш үцгээе. Round 1. Fight. Самэно тоглоом тоглоод хоёр мөнгө хожих боломж байгаа байхгүй. Хоёр ингээд дундаас ярилж байгаа нэг дугаар руу залгах зав. Дуучуудын итгэвчлэн тэргэл тэгдэж штэ. Тэгчих юм бол бид хоёр дунд нь 20,000 төгрөг өгнө. Зүгээр нөгөө нуцаа авчих юм бол тэгээд яахчих тохирох уу. Танихгүй дугаар авдаг ч юм уу те нэг тиймэрхүү гарлал залгахчвал одоо авчих юм бол жоохон онцгой юм болохгүй. Ямар ч юм дуудаж байна. Аваасаа гэдэг байхгүй. Миний хувьд аваасаа мөнгө өгмөр байх юм. Оо. Ало. За. Сэквэна. Чи яагаад уцаа авчихвэ өө? Аагүй юм бол мөнгө авах байлаа шүү дээ. Сэмэнэ дуучууд нь заавал үлдэх хэвээр. Гэхдээ холбогдохгүй байвал Unitel-ийнх нь нөгөө дандаа дуучууд нь асцсан байдаг. Бус нь болохоор өөртөө асуудаг болохоор ер нь Unitel-ийн хувьд бас давуу талтай. Эхний нэг 10 секунд авсангүй. Ой. Чи удаа за. Заахгүй. Заахгүй. Ингээд энэ ихчээр очиё хэлсэн байгаа. Сэмэнэ өгчээ. Сэмэнэ. Аваасаа гэдэг. Оо, жоо ууралчихгүй. За дасалчлаа. За энэ удаагийн өмнө маань бас бүтлгүүдлээ. Unitel-ийн дугаарууд бүгд асцсан байдаг нөгөө дуучууднууд нь. Тийм болохоор Unitel руу залгаад тэгээд тэр хүн уцаахгүй бол шууд дуучууд үлднэ гэсэн үг. Тэний 10 секунд л авсангүй. Мөгэнэ. Яасан ханаа. Би таныг уцаахгүй бол би мөнгө очих гэсэн юм аа та уцаа авчлаа. Васа баригдцаа. Сэмэнэ. Хоёлоо тоглоод мөнгө хожигдвол яах ч вэ? Сэмэнэ. Хэдэн минут хүлээдэг юм бол одоо минут хүлээдэг юм болов? Хариу өгөхгүй байна. Та дохиод өгсөний дараа дууд шууд. За одоо ингээд та мөнгөний эзэн бол одоо Сайн уу Бадмаа байна. Чи уцаа өгөө. Тэрнээс болоод би нэг 20,000 төгрөг ажиллаа. Баярлалаа. шууд бэлэн тоолно шүү дээ бас. Одоо оролцсон дээрлээ. За. За одоо хэдүүлээ дараагийн тийш явцгаа. Эсвэл тийшээ. Сайн уу дэги. Яасан. Чи хэрэггүй уцаа авлаа гэхгүй юу? Йоо чи яаж чадчихна? Чи 20,000 төгрөг надад өгөөрэй. Чи надад 20,000 төгрөг өг. Ямар ч юм дуудаж байна. Хөө авчих юм За да. одоо уурлаарай. Тэр байна. Уцаа авчихваа та. Тано. Байна. Яагаад уцаа авчихваа та? Аваагүйс бол 20,000 төгрөг хожигчлоо. Мөнгө очихоор тийш тий. Чи тасалчдаг гэнэ. Ямар ч юм дуудаж байна. Жохон гомдохгүй юу одоо ингээд. За дараа нь тайлбарлахгүй даа очиод. За. Авчвал тэгэл юу ч хажихгүй гэсэн. Round 2. Fight. Яна битээ төвчээсэй гэдэггүй. Тийш дээ. Хөдөө гадаа явцсан нүр залгаж байна үгүй юу? Энэ яасан юм бол яга уцаа авахгүй нь. За одоо дуучуудан үлдээгэр одоо би ингээд нэг удамшин таарж байгаа ийм хүнээс ингээд. За би одоо ингээд чамаас Ингээд гэлдэн танихгүй. Согрот байна. За. Яг юу гэж хэлэх вэ? Одоо ингээд би ингээд удамшинд явж байгаад ингээд дуучуудан чи итгэвцсэн болохоор ингээд хүнээс мөнгө авчлаа ингээд 100,000 төгрөг бэлнэр авах гэж байна гэд. За би одоо ингээд годомж явж байгаад Crimix-тэй дараад тэгээд чи уцаа авлагаа дууч бодлого яасан болохоор би одоо 100,000 төгрөг ажиллаа. Баярлаа. За ингээд баяр үргье ингээд. Гэтэ миний хувьд бол азгүй байлаа да ингээд бичлэг ингээд явж байгаад ингээд 100,000 төгрөг өнөхээр за яах вэ? Уг нь өгөхгүй гэж бодсон гэдэг байхгүй. За одоо өхөөсөр аргахгүй ингээд манай 100,000 төгрөг маань бол бэлнэр байгаа. Хоёр бол оюутан уу? Хэдүгээр курс уу? За одоо хоёр ингээ 2 дугаар курс оюутан те. Шүтээсээ авах уу? Ингээд 200,000 төгрөг өгөө тэгээд хувааж авах өөртөө шийдээрэй. За баярлалаа. За тэгээд одоо камер руу орж байгаа сэтгэлээ хуваалцсан гэж шиг. Ингээд дуу шуудсан бас ингээ амь авардсан юм байна те. Бас авардсан юм байна. Хэрэгтэй юм байна нэр нь. За.